минь хөрөгби ядгун хорвоод амьдрахда явж байсан мөр минь би. Ямаатын өндөр хаданд яруухан ижимийн хөрөг бий. Ялгуун хорвоод амьдрахтан явж ил байсан мөр минь бий. Явж ил байсан мөр нь харагдах шиг, ялдамхан инээмсэглсэн дүр нь үзэгдэх шиг, ижигийн сансан сэтгэлээ энгэр билийн чулуунд сэлж мөнхөссөн сайхан түүх. Өдгөө Хөвсгөл аймгийн Арвалаг сумын Ямаатын битүүд бий. Бодон таяв буурал хорвоодоо бүвээлж өсгсөн ээж минь дэхөө. Буруу юу зөв хоёрыг ухааруулж өсгсөн ээж минь дэхөө гэх үгтэй. Ээж минь дээдуг 1989 онд соёлын гавьяац үтгэлтэн давагд орж бичжээ. Хүүгээ сургуульд нь явахт нь миний хүү олны хүүхэдтэй эвтээ явдаг юм шүү гэж 10 хавар үдсэн ээжийг нь дурсан байж, хотгойдын гэгэлгэн дуу шигэ сайхан дуу бүтээж, ижийнхэн өвөлжөөний ингэрийн том хаданд шүлгэн сэлж ихийнхэн дүрийг уралжээ. Тэгэхээр бяднуудын хувьд бол одоо баг байсан хамгийн том ах маань 18 настай. Тэгээд дараачих нь 16 та, тэгээд 14-төө би одоо 12 настай байсан. Ингээ ээж маань одоо 38 наснда зэл залуу наснда хорвоог орхиж явсан. Тухайн үед бяднууд ээжээ хажиг хариулж чадаагүй одоо өөрсөндөө одоо хариулж байгаа гэсэн одоо ийм сэтгэлээрээ энэ хөрөгдүүлийг одоо бас бүтээсэн гэж миний хувьд тэгж боддгийн. За тэгж бяднууд өөрсөндөө одоо бэлгшээж явдаг юм аа. За би бол одоо шинийн 3-нд энд алуу ясаар өрөө хүүхэд аццээтэйгээ ирж одоо залуурын шүшгэлж энэ үнтэйгээ одоо уулзсан тайтхан болтгоо. Энэ буурлын тэр цагт энэ сайхан хүүхдүүдийг төрүүлж, энэ сайхан хүүхдүүд нь өдий зэрэгтэй болж, тэр одоо хар баг залуу наснаас өөрийн ихийг алдсан ч гэсэн тухайн одоо өдий цагтаа болж ирээд энэ ихэдээ зориулж ийм одоо сайхан юм хорлын хад бий болгоно гэдэг бол ихийгээ хүндлэх, хайрлах тийм сэтгэл бол өгсөн гэдэгт нь бол ойлгож байгаа. Энэ дээр маш олон хүмүүс, ялангуяа монголчууд бол сүүлийн жил ихэрдэг болоод. Хорин 7 хоногийн турш хатуу хадыг цохиж, үг дүр хоёрыг урлан зогсноо гэдэг бэр хэдийч амиан хувааж төрүүлэн ангир ургаан шимүүлж өсгсөн ихийн ачийг бодоход юуны хэцүү байх вүлээ. Ийм л нэгэн эхийн дуу хаданд мөнхөрсөн шиг, ижи бүхний сэтгэлийн дуу үрс бүрийн мөнхийн хайр дуу шүлгэнд мөнхөрч энэ хорвоог уйрааж байдаг нь юутай сайхан бэ? Эхийн тухай дуулдаггүйсэн бол хорвоо уян гар дутх байсан бизээ. Ижигээ санахын үнцэг дээр, өвөлхийн үнцэг дээр бол ер нь заа бид нар шүлэг өччээ. Өөр хүн яадаг би мэдэхгүй. Мөн ч халтардгийн сэтгэл бол
Яхаа мэдэхгүй болтлаа тэр штэ. Бурхнаас харин биднэрт нэг шүлэг өчтөг тийм үү? Эсвэл жангчин нар гоод ижиг алдангуудаа аргалд орсон ижимний гэдэг тэр такт буусан бурхны буюу. Өөрхөн яаж шалтрахыг бид нар үнээр таашгүй. Тэгээ би тэгж л үзгээ барьсан. Тийм учраас ижидэл яг одоо дун өргөл юм да. Тэгээд ижим сонсдог бол гэж боддог штэ. Таван настай нэг эмээ эрхээ эргүүлж байгаад ингээд унгаацсан юм байна л да. Тэгээд хүүхэд нь ээжээ эрхээ унгаачлаа гэд эрхээ наваад өгсөн чинь одоо эрхээ эргүүлэхийн нүтгийг л ээжигээ ч ингээд санаж төсөөлж чадах юм байчих гэд ээж нь хэлсэн гэсэн. Тэгээд одоо 100 хүрэх гэж байгаа тийм настай эмээ хүртэл ээжигээ санаад сууж идэм байна гэд. Тэгээд тэр мөнхийн дэргэд ээж байна гэж тэр сайхан үгийг өгөөд тэгээд энэ дуу үүсэх одоо анхны шалтгаан болсон тийм түүхтэй. Сүүтэй ингэрийн жижээд ойлгохтон байсан ээж юм сувгаан хүнсэн шин одноос жолон байгаа даа гэдэг. Энэ дуунуудаа дандаа ээжийг нь тэнгэр тассан сож зохиосон. Одоо ингээд яг төрсний дараа бол ер нь өөрийнхөө дуулсан дуунуудыг за тэр тусмаа одоо мөнхийн дэргэд ээжийг бол бүр сонсч байгаа байсан шүү дээ. Тэр дуу яваад л уйлдаг ерөөсөн. Тэгэл өмнө нь бол одоо дуулж байхдаа ээжийн дууг л одоо аюу сайхан ойлгоол мэдрээл дуулаад байна гэж бодооддаг байсан чи яг төрсний дараа дуулахын нэтэд бүр сонсч чадхаа гэж байгаа. Гээл нулимс урсаал ерөөсөн. Тийм болчт юм билээ шүү. Ижим 2 мөр хөтлөөд одоо 11 сар хүртэл байлгадаг байлаа. Миний 2 морийг ээж маань усанд аймгийн Дорноёвын урдлын худгаас усалчаа бусаад ирэхэд ижимнийг наашаа 2 мөр хөтлөөд явж байхад би огоон дээр нэг хижийг хайрлж өрөвдөжлээ. Би тэгж ижийг хайрлж яснаа. Тэгж ижигээ өрөвж яснаа мэдэхгүй. Одоо хичээл тараал хөдөө явцдаг, буурал авч хөд дээр очичдаг. Тэгээд ээжигээ их сандаг. Хөдөөнөөс Улаанбаатар руу ирэхдээ буурал ээжигээ бүр их сандаг. Тэгээд дараа жил ирэхэд буурал ээж маань байх болов үгүй болов гэж. Бүр нөгөө ээжигээ орхиод хөдөө явахаас илүү хөдөөнөөс Улаанбаатар руу буурал ээжигээ орхиж явах. Бүр хамгийн тийм хүн дагшин болдог гэсэн. Надад тэгээ буурал аавч хоёр маань одоо намайг алган дээрээ бөмбөрүүлж айлын хооронд үүрч явсан. Тэгээ одоо би тэр хоёртой ярьдаг байсан л да. Би одоо хоёрыг алган дээрээ бөмбөрүүлж айлын хооронд үүрнэ. Одоо миний хэлж ирсэн. Хоёр түгээр надад ирэхэл гэд их хэрхлүүлдэг байсан. Тэгээ одоо буурлаа ээж маань үлдсэн. Тэгээ буурлаа маань юу гэж загсан гэхээр яг бурхан болохтой би чамд нэг л юм захи буурал ээжийг битгий ганцаардуулаарай гэж. Тэгээд тэр амлсан амлалтандаа хүрч байгаа. Шиний нэг л яхаа эвгүй гэдэг юм. Хацар жаахан эзгүүрдэг юм. Гэхдээ одоо ч би өдийн насанд бол үрээ үнсэн, өргөнөө үнсэн, огноо үнсэн, үнсхэн олон байна. Одоо ингээд ээжигээ ингээ хайрлж одоо яг ингээд биеэр очиж амжихгүй байхад би ээжийг ингээд хайрлаад ийштэйш нь авч яваал ингээл тий. Тэгээд ингээд тордоод дэмжээд ингээд хайрлаад явахаар тэр бас ээжд маань их сайхан байдаг юм шиг байна. Бидний төлөө хамгийн үнэнч залбирч чадах хүмүүс бол бидний ээжүүд л биш тий. Яг чин сэтгэлээс. Одоо би ингээл өөрөө ингээл гандаа орсонч нэг хаа нэг газар очсонч хамгийн түрүүнд хүүхдэл даатгаж байгаа байхгүй. Тэгээ өөрөө мөрөө бол бүр тэр хойно
явж байгаа байхгүй. Тэгэхээр яг миний ээж яг надтай адилхан, миний ээж бас яг надтай л адилхан байна. Яваа болог чулууны дэргэд тий яргуу хүртэл атаархтай байгаа. Ямар ч байсан хүн өөр ижидээр ганцхан бурхан байгаа. Тэгэл нэг тиймэрхүү л одоо сүүлчийн амьсгалаа тасрахтал ижигийн хүүн боддог байхаа гэсэн ийм санаатай дуулдаа. Яг бид нар дууны тухай ярьж байна. Ер нь бол тэгэл өөр гарц үлддэг юм шүү түнд. Ижидээ дуул зохиогоос өөр ямар ч гарц үлддэг. Сүтэн гэрийн чичрэж уйлахад минь сэрүүн ээж минь сууга хонсон шөнөн одноос жолон байгаадаа зулай дээр минь залбирсан бурхан ч юм уу да ээж минь заяа буйны минь тэгшилсэн хорвоо юм уу да ээж минь дууны Эмэгтэй хүний уярам зөөлөн дунд аргадуулан хаварших замб твийн цагаан бороо ижигийн сонсон өрийг минь дэвтээх шигэ. Би ээжийнхэн тухай хамгийн сайхнаар өгүүлж чадах шиг хүн бүрл ээжийнхэн тухай сэтгэлийг игэлзүүлэн ярьж хаврын хатуухан энэ салхийг уйрааж чадах байх та. Насны салихтай шигтэн арунгангийн усааругаач ачиг таныг хариулсан. Ээжигээ одоо тэнгэрийн оронд явуулсан хүн чин зэргийг одоо ээжтэй хандж байгаа хандлага хоёр нь жоохон надад бодол төрсөлдөө энэ чин зэрэг одоо ээжтэй одоо эрхлээд л байх юм да тийм ээ. Тэгэхээр энэ одоо энд нэг би нэг шүлэг бичиж өгөө ерөөсөө. Тэгээд энэ бас санаагаа одоо хэлэхгүйгээр шүлгээр л одоо санаагаа хэлье гэж бодсон. Тэгээд энэ шүлгээ бичгсэн байхгүй юу? Зарим үед бол дуулахад хэцүү байдаг шүү дээ. Одоо жишээ нь энэ дууны дараа энэ дуунаас өмнө би нэг бас нэг айхтар дуу дууссан шүү дээ. Насны намар гадаа ирэхэд нартын жамыг ухаарах юм. Тэгээд бас нөгөө уулзаж амжаагүй ээж бодхолоор уугуул нутг нь хагасраад байх юм гэж. Тэрийг бол бүр энэ хорвоод ганцхан ээжийн өмнө бүр 88 онд дуулсан дуу байдаг. Тэгээд би одоо жишээ нь би ч нэмээ дээр өссөн хүн аавынхаа ээжтэй. Тэгээ өөрийнхөө эмээтэй ээж уулзаж чадаагүй өнгөрөхт нь өөрийнхөө ээжийг ч өнгөрөхөд би хажууд нь байж чадаа. Ээжих 70 залуухан 50 хэдтэй тэнгэр оронд явсан шүү дээ. Тэгээд одоо ялгаад байхгүй ээжтэй эрхлээл тэгээд хүүхдээ ээжээрээ харуулаад өөрөө нэг шүлэг бичсэн хүн л хормайн дэрвэл дахиад идэв. Тэгээд одоо тэр ээж санаа зовж гэж мэдгүй санаа зовол юунда санаа зовдгийг ингээл тэгээд яваад байсан юм аа. Одоогоохонд би ээжийнхээ наснаас өнгөрөөд ингээ явж ах чинь зэрэг бөөн алдаа ерөөс. Зул цэцэг шиг залуу насны зунаслах чхайдаа хорвоод намаар ирдгийг матсан хонгоргүй уучлаач үргэлжил санаа сэтгэл байдаг. Гэхдээ нэг юу яадаг шүү дээ. Цагаан сар энэ төр бол нэг цолголт болол ах дүү нэрээ цуглаал яг энэ үед л одоо бодогддог та.
нам хаан хээр адуун хүртэл гүйгээд очих нутагтай байтал намгийн алтан мэл хийж гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал уул уулыг давуулан уург мөмөрөн хураалсан уйлаад л золгодог ижитэй хүний үрэл хөөрхий. Цэвцгэр шарга үйлс хүртэл нүүгээд очих уултай байтал цэнгийн мөнгөнд цуваач гэлээ шуугаад очих устай байтал ус усыг гатлан уураг сайн үнэртсэн утаатай бор үүртэй хүний үрэл хөөрхий. Хонгордох халиу намрын сэмбрүү цагаан эсгэрээ хоргодож нөмөрсөн буданг урагдтал үлэхий мэжээ. Алтанхан зоотой намрын халтар буг аюул хайц хээшний минь мананг эврээрэн сэжилхий мэжээ. Таныг санаж зүүдэлсэн намрын сэрэм шүн тарнийн цагаан цэцэг хоймрыг минь бүрхэж хонох юм. Арвайн чинээ бурхад тооноор шүхрлэн бууцгааж ангир ургийн тухай шаргалхан үлгэрийг хэлж өгөх юм. Надад дээр бөхтөрч нумалсан сүүн тарны жимэн намаржаа бууцны хонгордсон дорн зүгийн тарин шүү. Дэлхийн улсын алхандаж цагаан зандан сэтгэлийнх нь дээлийн чинээ навчийг нөмөрч шунтадаг өрн шүү би. Үдсгэлэнд хурмустын ирэхээр Монгол бүсгүй намайг өндөр хөх тэнгэртээ сүүгээр зурсан юм аа. Бадам цэцхийн цоморлог дээр шинийн сар шиг завилуулж баранзад бие минь ургуулсан л хүндээ та. Цас далтай моргилд идэр далавчаан цамтуулсан цагаан толгойтой бүргэд шиг илэн халин явлаач. Цармын ногоон арцсан дээр адуун хүртэл хөрвөөдөг нутагтан цаглагшгүй ачлал дээж минь бууралцаар суугаад нь зүдэрдэгэ би. Өсгөлөн харлаг тех хүртэл хальжуун хасахтай байтал өвгөн хүрэн жигүүртэн чигэлээ өдөөн гөвөх тэнгэртэй байтал насны мянган бурхтыг үгийн шижрээр урлан сувч намрын цагаан шүн ижихэн хөлийг хучдаггүй хүнээ би. Намрын цагаан борооноос таныгаан халгалж хүмүн ханхар ир болжээ гэх магтаалын үгийг тань сонсож эрхлэсэн ээжээ. Намрын шүн саран гардаг араан гарч байна. Нартад харин ижи минь та миний дэрэгдэл алгаа. Аргалд явсан ээжи минь та арайчдын дуудлаа шүү дээ. Ах та цагтэн санаан сансаар ангаж явна өхүүжэн. Ээжи минь ээжи минь инэрэлт тэнгэр мэн эргээд ирэх та боллоогүй юу. Цагаан сар харилцаалгах гэхлээр нэг хэцүү дээ. Аргалд явсан ээжи чинь яг цагаан сарын битүүний урд өдөр зохиосон дуу да. Нас орсон жил. Тэр ээж бид хоёрын харилцаан дах тэр нэг харилцааны өр гэж байна. Тэр өрөө л одоо дардж байгаа юм. Тэгтээ тэр манай ээжич зайлвал тэрнийг өрөөч авалгаач авчиж байгаа юм биш л дээ. Өөрийгөө л би өөрөөр хэлбэл хуурчл байгаа хэрэг шүү дээ. Ээжигээ аавыгаа бурхан болно. Мөнх усыг үүснэ гэдгийг эртхэн мэдчих хэрэгтэй юм шиг. Тэгвэл л хагас суус ч гэсэн ач энэ хариу мөнх юм шиг эрхэлж, мөнх юм шиг эдэлж, мөнх юм шиг зовоож байж бол ерөөс хэрхэвч болохгүй. Хүн болгоны ээж бурхан бол. Чи хэр зэрэг уяг бурхан болгосон бэ гэдгээр л асуудал. Тэрнээс чи нас барсан хойно за яг 1000 зул өргүүл сайн л бицтэй. Алтаар хөшөө босгоод ч дахиж босч идэг амт бол биш байхгүй. Нэг. Хоёр дахь асуудал бол ертөнцийн дээр
ерөөсө сольж болдгоо хоёр хол юм байгаад байдаг. Аав ээж хоёрыг л сольж болдгоо. Хоёр дахь гэж юм байдаг. Тэгээ анхудаа би төрсөн нутгийн бараа гээл дуу зохиогоод очиод дуулж байгаа ээж минь уйлаал. Зөндөл уйлдаг аваас тэр чинь 13 хүүхэд төрүүлээд 3 хүн үлдсэн эмэгтэй хүн чинь уйлгүй яах вэ? Тэр чинь марк парад дайнд явсан шиг болж байгаа байхгүй тэр чинь. Бид хоёр бол ер нь тэгээс үлдээ одоо би чонцаал гэн. Нэг аргал маргалын би өөрөө түүн өөд болоход нь би чинь яг өөрөө өсөн хосуулчихж байгаад нөгөө хүнд өвчин шүү дээ. 3 сар гартаа байж байгаа л тэгэл насаар болсон. Бид хоёр 69 оноос хойш гэр толгойлсон хоёр. 91 он хүртэл аав маань 69 нас орсон. Тэгээд чинь одоо хичнээн жил хоёулаа гэр толгойлсон. Тэгээ манай ээжийн гэр над байна одоо бай. Байдгийг хөрхий тэгээд нэг цавган дээр нь өөрийнх нь нэг муу дээл сайлтай дээл нэг цавган цоорхлоор нь нөхөөс тавина шүү дээ. Тэгэл дээлийнхээ ингэрээр тэр цавган дээр нөхөөс тавьсан одоо хүртэл ажилладаг. Хавар намар уулах гэх тэр нь ажилладаг. Гоё шүү дээ тэр чинь. Гоё ч яах вэ? Ариун зүйл. Энгэрт хадсан шилбч нь хэвээрэн эмжиж ойсон хоргойч нь ч сэмрээгүй. Ээж таны минь үнэр нь арилаагүйг бодохоор энэ орчлонгийн хаа нэгтээ та байгаа юм шиг. Ижигэн бэ хайгаад олоогүйдэн эхэр татан удаан уйсан. Уйлаад нулимс минь цаг хугацааг ухраахгүй урсан асгарлаач тавиланг минь ерөөсө өөрчлөхгүй. Би ер нь яруу наригч хүн байж шагдарсан. Ерөөсөө ээжтэй зориулж сайхан шүлж өчөөгүй. Манай хоролцсон ээжийн туу сайхан дуулдаг гэж. Би ер нь их сайхан ээжийн туу бичье гэж тэгсэн баг. Тэгсэн чинь дорд сүрнэгүй тамаг тийм сайхан шүлж өчтдөг юм бэл би аян хийнэ. Тэгсэн нөгөө хоёр чи хоорондоо жахам чиний бичдэг чигх шиг чи тэр төргөн гаргадаг чигх шиг юм хаа. Гэхдээ тэгсэн хоёулаа нэг нь өнөөш нь очиж бичээд нөгөөх нь бичээд ирдэм бол чинь би маргааш та аян чинь гин. Тэг нь би яг дууч юм чинь. Гэхдээ тэг үнэхээр танаас тийм сайхан дуу бичдэг юм бол би орооны тоглолтын дээр дуурч хичээхгүй.
Тэгээд л яасан нөгөө шагдарсан маань гараа явсан. Хоёр уран бүтээлч хоёулаа гараал явцсан. Өглөөгөр л дуудаад л чихтэх. Тэгсэн нэр үнэхээр шагдарсан шүлгийн үчид ирсэн дорц сүрэн аялах гэж хэлсэн дуудаж. Тэгэл яг энэ доо гарсан юм байна. Тэгээ би ороогоо тоглолтын дээр нэг дуудыг амлсан чинь тэгээд орооны тоглолт хөгжимчдэг нэлээл яг үгийг хараал. Тэгсэн чинь хоёр яруу найрагч шүүжмэнс гоч хоёр маань хоёулаа ээжигээ зэрэгтэл тавцарч ирээ суулгацсан. Тэгэхээр би ч өөр аймаар сэтгэл хөдлөж байгаа юм ч өөр юм. Үнэхээр ээж нартаа зориулсан их сайхан том уран бүтээлчтэй юмыг би энэ ард түмэндийн ээж нь өргөх гэж байгаа шүү дээ. Айгүй их том хариуцлага байгаа байхгүй надад. Тэгэл яг амьд бол одоо хичээж дуулсан л да. Тэгтэл ерөөс анхны л одоо дуулалтаар л энэ дуул бол ерөөс ард түмэн хэлж авсан. Хүн ээжээсээ хойно л ухаан орд юм л. Гэтэ гомдож ирсэн юм байхгүй л тий. Гэхдээ юм болгон дээр бараг л ингээд ээжигээ тэрэл явж явахгүй гэж бодогдтыг. Ээжээ би та танд амар айвтай гэд нэг зад тэрээд гацраад үнсэйгүй шиг санагдтыг. Тэгсэн үртэл ингээ агшин. Тэр ч одоо харуулсан юм да. Үнэгчлэх бүртмэн өхөөрдөг байсан шигэ үрдэл хамт байгаа ч ээжээ. Насыг тан зөөж шувууд хичнээн бутсан чи яах вэ? Наснасаа би өгье. Нарт тэнгэрийн дор таамын миний дэргэд байгаа ч таныгаа би алсаас очиход тосоод угтдаг налгархан талтай чинь хамт аавын гэрийн гадна сүү өргөн үдэдэг цэнгэрхэн нутгтай чинь хамт үрд мөнх байлгахсан. Жаргал сайхан надад за чи энэ дуу үз. Милимрээ нурын дэргэд миний л ижи суугаад ээжийн нутгаа санаал байнда эрх хүн байж би чинь уйлах нүдэг. Бүр яг л санагдаад болдгоо. За дуулъя. Тэгээд би энэ дууг дуулсан. Хүн болгонд нэг бодол байдаг байх л да. Аль болохоор л муу ээжигээл одоо урт наслуулах, өвчин зовлонгүй байлгах тийм л одоо бодч авдаг байх л да. Тийм ч учраас хүмүүсүүд надад миний цугка бол азтай хүн да ээжигээ ингээ сайхан урт наслуулаад ингээд цуг ээжтэй хамт өтөөд байна гэж одоо муу сайхан даад гэж ярьдгийг.
их өөрхөн штэ. Заримдаа ингээд ороод ирэхдээ мошоогоо дэвсээд тэгдгээр дуугаа ингээд асаас ингээд тэгтээ дэрэг ниш өөрхий дээ. Тэгээ би бас тэгээд хамаагүй ингээд заримдаа ингээд дагаад ингээд дэвлээ чи бүр нэг ачаа барих гоо. Тэгтээ нэг тэрүүхэндээ би өөрөө ээжд мэдгэдэггүйгээр тоочсон шинжгөөдгөр ингээд явдаг байхгүй юу. Тэгэхгүй намайг ингээд бүр ингээд тэгжээс нэг ээж нэг гоё юм ярьсан. Миний нэг эмэгтэй дүү байдаг байхгүй Сэнтхүү гэдэг. Тэгсэн чи ээж нэг өдөр тэгж энэ Сэнтхүүд одоо би нэг жоохон юу яагаад байгаа. Жоохон ширүүн загнаад байгаа гэж. Яаж байгаа одоо хөөрхөг юм чинь гэдгсэн чи. Энэ ерөөсөлдөө намайг их санаж магадгүй. Тэгээ энэнд би нэг жоохон ширүүлээд байгаа гэж хөөрхөдөө те. Цэнхэр хотоор нутаг миндээ цэцгийн жүнзэн туугаадаа аягда дэждэ барида ачиг тэнхүүч харуулгасаа аягда дэждэ барида ачиг тэнхүүч ижидэн зориулж ижигээс имэж ижим нь голох болоо гэж бичсэн юм бол сайхан болоод байд. Завсар чөлөөл гарвал ижим бодогддээ шүү дээ. Миний бүх орчлонд алдаж онож байгаа надаас гарч байгаа хоосон эгшин бүхнийг ижимэнд өргөдөг гэж би бододгийн. Тэгээ миний ижидэн зориулсан хамгийн одоо нэлээд ардын дуурхуу шүлэгтэй болцсон тэр ижихэн ачиг яалаад байгаа дуу үү. Билүүтэй уулынхан овоонд чулуу ганцыг нэмлүүдээ биеэн хувааж төрүүлсэн ижихэн ачиг яалаад. Ижи дэргэд байх ч хүн ч юм уу их баян байдгийн шүү дээ. Тэгээ ижитэйгээ байхад баян байсан. Би одоо ээж ингээд надтай цуг болохоор чинь би өртөөсөө яагаа чинь би өнөөдөр айгу бол ажил ихтэйгээ бас яах нь вэштэй айгу бол хойш сууж болохоор байлаа те. Тэгээд би бол ийм л байж тээ хэрвээ байхгүйсэн бол яах вэ? Шууд орж ирсэн шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо мэдгүй өстө нэр хэцүү чи актер асуулт асуулаа. Баян хүн ядуурхаа мэддэггүй. Бүтэн хүн хагасуулахаа мэддэггүй гэж байдаг шүү дээ. Хүн бол хагасуулсан хойнол сүрхий ухаардаг л да. Хамгийн л одоо нэр ирэх ёстой үнэн гэнэн одоо ийм одоо юу л байна шүү дээ. Тэнгэрээ л байгаад байдаг юм байна. Тэгтээ тэр нь сайхан над таалагддаг. Манай ээж бол тэгэл намайг төгсчирснээс хойш одоо ч хөдөөнөөс хурж ирээд л шууд л дуур үзнэ л гин. Тэгээ манай ажлын улсууд бол манай ээжийг бүр амтахгүй сайхан л байдаг. Ээж юм очихоор бүгдээрээ ингээл наалдаал өстө өөрийн ээж шиг л сайхан байхыг хүсдэг тий. Миний л мэдээ орсон цагаас бол их олон удаа би өвдөж яхин мэдхийн чигээ. Тэгээ би боддгийн шүү дээ. Одоо би нэг том өвчин хөрчихгүй нэг аймаар өвчин тусчихгүй ингээл яваад нэг юм салгалал яваад байх юм би. Ижим нь миний өмнөөс л хоёр хүний өвдөх ёстой байсан ижим нь авч өвдөөд л би одоо эрүүл явсан байх таа гэж боддог шүү. Хожим нь би нөхөж бодоод ээжийг нэг их өрөвддөг нэг үйл явдал байдаг. Энэ бол би их эртгэрэлсэн шүү дээ. Энэ минь 16 таа
одоо хүн эмнэлгийн техникумын 2 дугаар курс гэдэг чи одоо 9 дугаар ангийн хөгжүүд 7 төгсөөд ордог байсан. Тэгээ 9 дугаар ангиас жирэмсэн болж гараад сургуулиас гараад энэ маань тэгээ ичээд сургуультай явах байцсалд энэний төрсний намар хүүхдч яваад оринчлоо 12 сарын 6-нд хүүхд гарсан анхны хүүхд. Тэгээд тэр чинь хавар нь болоод намар болж байгаа юм. Аваад харинцсан. Тэгсний өдөр ижи маань 3 дугаар сургуулийн оройн 4 дугаар ангид сурахаар боллоо. 4 дугаар ангийн боловсрол ижид нь ямар хэрэгтэй ямар ч хэрэггүй. Айлын хүүхдийн сургуулиас нь гаргацсан. Тэг ямар ч байсан 10 дугаар анги төгсгөн гэж эндээ хань болоод тэгэл бүтэн жил хоёулал бүртгэл хөтөлцөөд л оройн сургуульд явсаар гоод энийг 10 дугаар анги төгсгсөн шүү дээ. Одоо би эргээ санахад хүүгийнхэн алдааг ихэн сэтгэлээр нөхөж байж байл гэж. Хайхтар элэг цөмөрн боддгийн би. Мөчөөн тэнцүүлж өндийж хөлд орохын цагт мөмөнд нь байсан сүс сэтгэлд нь шингэдэг ижи минь ээ. Мөрөөн суулж тамгалан хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүй сүү санчганд нь гэрэлтдэг ижи минь ээ. Жаварт ертөнцийн салхинд таны хаан өмөрт ухаан орсон болохоор харанхуйг гэрэлтүүлдэг хайрыг чинь үргэлжлүүлж би өөдрөг явнаа. Зүүн уулын шонгон баруунаа татсан чамаагүй. Зөвлөөс ирэхэд ижим нэрвэдлээ байж жаргалтай. Дутуутай хатуутай хорвоод бүтэн жаргаагүй чамаагүй. Дууны мөнхийн эхлэл шиг миний ижи дэргэдэм нэрвэж жаргалтай гэдэг шүлгээ би уйлж бичсэн. Би ижидээ бодож бичсэн бүхэн ижигээ бодож дуулаасаа л гэж боддог байхгүй. Ариунагийн хувьд бол ариуна өөрөө зургатаар ярьсан учраас би ярьж байна. Ижид би юм болсон шүү дээ. Ер нь баг тэр дууг сонссоод л тэгээд охиндоо баярлалаа гэж үнсээд л тэгэл тэнгэр орон заларсан шүү дээ. Тэгээ ижиг амд нь чирэгт очиж суулгаад би шүлгийг уншаад ариунаа дуулаад тэгэл баг хэдхэн хоногийн дараа л шууд ариунаа тэр мэднэ. Тэгээд тэр чинь тэсэн тийм би. Ижимийн л дэргэд байвал надад юу ч хэрэггүй. Эрхэмсэг төрх бардам зангаан гээж энгүй хайрын тан дэргэд нялхаараа л бай ээжээ. Ижимийн л байвал би жаргалтай. ертөнцид тэр 3 дуу үлдэж гэмээр 2 лэхийн тухай дуу байна даа гэж тэр их мундаг юм хэл дээ. Ээжийн тухай дуунд нэг муухай дуу юм байдгүй. Ижидтэйгээ байсан хугацааг бодохоор л тэр дуртгал өөрөө л үн байдгийн да. Хүн ер нь тэгээд өөрийнхөө л одоо амьдралыг дуулдаг юм болов уу та. Жигаачгаар өссөн хүн ер нь хүндрэлтэнд байдаг юм уу? Би ерөөсөй байхгүй гэж боддог. Энэ шиг ачиг хариулж өгөн жоохон цулсан хороож өгөн гэж хүмүүсүүд ярихаар би өмнөөс нь ичих шиг болдог. Би бол хариулаагүй. Хариулж чадах ч. Ээжтэй бас заримдаа хатуурхдаг шүү дээ. Ээжээс юм их шаардна. Өөрөө болохоор юм өгөхгүй те. Ийм л байна да те. Тэгтээ жаахан олбостой ярьчлаа шүү дээ. Тэг амьдрал те. Одоо байгаа ч гэсэн ярихад л ингээл уйлчих гал юу айгүй хүнд ярьж шүү дээ. Юу н ээжийн тухай ярих юм хамгийн хэцүү байдаг байна. Нэгэнтэл чи тэр ихээс төрсөн болвол ямар ч байлаа гэсэн чамд бол хизээж голгоддог байна тийш үү гэдгийг л бодох хэрэгтэй.